За улсын их хурлын гишүүн тангаргаасаа нэтсэн. За гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараар зөрчсөн. За гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол улсын их хурлын ёс зүйн дэд хороо улсын их хурлын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж үндсэн хуулийн цэцэн шийдвэрээр эргүүлэн татахаар хуулийн төсөл тусгалаа. Мөн улсын их хурлын гишүүн улсын их хурлын ээлжид чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн. За ээлжид чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагыг тусгажээ. За мөн Монгол Улсын их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 2 дахь хэсгийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гиснийг дараа ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж хэмээн нэмж тусгаад байна. Хууль тусгасан зарим заалтуудыг онцлбол их хурлын гишүүн өргөсөн тангаргаасаа нэтсэн бол хариуцлага алдаж их хурлын гишүүний ёс зүйн дүрмээ удаа дараа зөрчсөн бол эгүүлэн татагдах үндслүүдийг тусгалаа. За мөн их хурлын нэгдсэн чуулганы хуралдааны 70% нь заавал биечилж оролцохоор нэгдсэн чуулганаар хилцэж буй асуудлуудын 70% одоо биечлэн саналаа өгөхөөр хэрв оролцоогоо хангаж чадаагүй бол иргэдийг төлөөлөх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэн эгүүлэн татахаар тусгалаа. Мөн шүүхээр гин буруутай тогтоогдсон тохиолдолд тухайн гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг тодорхой болгож өглөө. За мөн хувьд тэнцвүүлсэн аргаар буюу жагсаалтар сонгогдсон гишүүдэд тавих хяналтыг сайжруулж их хурл судалтай улс төрийн нам эвслийн хариуцлагыг өндөржүүлсэн заалтууд тус тусгалаа гэх юм. За хуулийн төсөл батлагдсанаар улсын их хурлын гишүүн ард түмнээс олгогдсон мандатыг хүндэтгэхээс гадна үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эргүүлэн татах тухай үндсэн хуулийн зохицуултыг хэрэгжүүлэх, за парламентын засаглалыг бэхжүүлэх, за улс төрийн нам эвслийг хариуцлагатай болгох, за төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад чухал алхам болно гэж үзэж байна. За улсын их хурлын гишүүн ард түмний элчийн хувьд сонгогчдыг төлөөлөх, хууль тогтоох ажилд оролцох идэх оролцоо мөн дээшлэнэ. За гишүүн хууль зүйн болон ёс зүйн хариуцлага оногдуулах, за ялангуяа эргүүлэн татах арга хэмжээ нь ил тод нээлттэй бодиттой болж парламентд итгэх олон нийтийн итгэл энэ хуулиар нэмэгдэнэ гэж үзэж байна.